Сайн бацгаана уу та бүхэнд гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астроос Олан байна. 2026 оны 8 сарын 15-ныхаа цэрхай мэдээллийг хүргэх гэж байна. За өнөөдөр санчир гараг маань төвшөөж байгаа. Бямб гараг өнөөдрийн маань ивэлтэй өнгө нь хар өнгө байгаа. Нэмэлтээр гүн цэнхэр. За тэгээд тэнгэрийн зураг дээр та бүхэнд дэлгээ тавиад харуулчихсан байна. Өнөөдрийн хамгийн гол энерги болохоор энэ бууд гараг маань энэ бархас байд гарагтайгаа conjunction энерги холбоос үүсгэжсэн байгаа. Тэгээд энэ энерги холбоос маань энэ хоёр гаригууд маань Арслангийн ордод байна гэсэн үг. За энэ маань биднэрт юу хэлж байгаа вэ гэхээр цөмөр өнөөдөр томоор бодох боломжтой. Бид нар өөрийн санаагаар зоригтойгоор илэрхийлэхэд боломжтой. Илэрхийлэхэд сайн. Гэхдээ өөрийнхөө итгэлд одоо хит хөтлөгдөөд битгий яарч амлалт өгөөрэй гэдгийг хэлж байгаа. За одоо энэ бууд гараг маань одоо энэ ногоон дотор байгаа бууд гараг маань бидний үг, бидний яриа, бидний мэдээлэл, бидний харилцах чадвар, бидний бүр ингээд машин, тэрэг, унаа, бидний ингээд гар хөл бүр ингээд ойрын аяллыг хүртэл ингээд илэрхийлж байдаг байхгүй юу? Тэг хажууд нь ингээд conjunction үүсгэсэн энерги холбоос үүсгэсэн байгаа тийм бархас байлгарыг маань яаж өгнө гэхээр энэ бүх энергиудыг томруулж болно, томруулж чадна гэдэг ийм холбоос үүсчихсэн байгаа. Тэгэнгუთ энэ хоёр ч хоёулаа өөрөө Арслангийн ордод байгаад байгаа байхгүй юу? Гайхалтайгааз. За тэгэнгუтээ одоо цөмөрөө яг уу гэхээр бидний одоо бодол санаа илүү өргөн хүрээнд ажиллаж магадгүй. Өөртөө итгэх итгэл биднэрт нэмэгдэж магадгүй. Биднэрт ингээд өмнө нь боломжгүй мэт байсан тий эсвэл санагдаж байсан тэр зүйл одоо боломжтой болоод ирж магадгүй. Бүр шинэ гарц хүртэл гараад ирж магадгүй. Тийм учраас цөмөрөө одоо тэр том одоо боломжуудыг атгаж авах тий тэр санааг сонсож авах, мэдэж авах тэр харилцаагаа явуулъя. Тэр боломжуудыг өөртөө гаргая, өөртөө орон зай өгье. 5-аас 10 минут ч гэсэн тухайн зүйл дээрээ тий одоо ядаж ингээд тэмдэглэл хөтөө суувал маш сайн ээлтэй байх болно. Бид нар шин санаа гарч ирэх бүрэн боломжтой. Бид нар чухал яриагаа хийгээд амжилтанд хүргэх боломжтой. Бид нэр суурах, заах, бичих, өшөө дээрээс нь контент бүтээх, өөрийнхөө мэдлэг санааг бусад хүргэхэд одоо тийм гоё энергиуд ингээд бүрэн холбогдчихсан ийм гоё энергитэй байна манайхаа. За ийм байгаа учраас цөмөр одоо би чадна гэдэг гоё итгэлээ хадгалах хэрэгтэй. Би чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Гэхдээ үүний хажуугаар би бүгдийг чадна гэдэг одоо хит итгэлээс бас ингээ болгоомжлоорой манайхаа одоо хэтрүүлчих вэ. Хэтрүүлчих юм бол тэгэл буруу тийшээгээл явчихна гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. За тэгээд үүний хажуугаар цөмөрөө баталгаагүй мэдээлэлд битэж бод итгээрэй заавал шалгаарай. Өөрийнхөө боломжийг хит өндрөөр бас үнэлчих вэ. Боломжоо ингээ боддоороо үнэлээрээ манайхаа. Цөмөрөө ингээд томоор бодож болно, томоор сэтгэж болно тийм үү. Гэхдээ бидний үйл хөдлөл заавал боддоор байх хэрэгтэй шүү манайхаа. За тоонцоор оруулах юм бол өнөөдөр 2026 оны 8 сарын 15 ингээд бүх тоонуудаа өөр хооронд нь нэмээд 24 гарч байгаа. За 24 цөмрө хураангуулна тийм ээ. 24 хураангуулчаар 6-гийн тоо гараад ирнэ. За 6-гийн тоо өшөө дээрээс нь санчир гараг маань өшөө бямб гараг маань тэгээд сар маань өнөөдөр охины ордоос жинлүүрийн орд руу орно. Энэ бүгд чинь цөмөрөнгийн хайр, гэр бүл, халамж, хариуцлага, эв зохицолтой байгаараа тэнцвэрийг бариараа гэдгийг ингээд цаагаараа хэлж байгаа. Тийм учраас одоо цөмөрөө одоо юу гэмдэ өнөөдрийн ингээд бидний том хүсэл том санааныхаа хажуугаар бидний ингээд хажууд байгаа ойр дотны хүмүүсээ орхиж болохгүй шүү. Тэдийгээ мартаж болохгүй шүү. Тэдэнтэйгээ харилцаагаа айгүй зөв явуулаарай. Үүрэг хариуцлага хуваалцаарай гэдгийг одоо энэ бүгд маань ингээд хажуугаар нь хэлж байгаа. Ялангуяа одоо бидний одоо амжилт чинь тийм үү? Бид нэг ингээд хэр зэрэг хол сайн явж байгааг хэлэхгүй шүү дээ. Бид нэр ингээд хайртай хүмүүсээ орхилгүйгээр хамтдаа уушилж чадаж байгаа үгүй юу гэдгийг бас ингээд асууж яадаг. Тэгэд хамтдаа байх юм бол биднийг амжилттай явж байна гэдгийг илэрхийлж ядгийг хэлж байгаа. Тийм учраас юу хэлэх гээд нэг хэр цөмөрөө хажуудхаа өнөөдөр бити орхиороо хажуудхаа хайрлаж халамжлах аав ээжигээ хайртай хүмүүсийгээ ачлах хэрэгтэй ийм өдөр байгаа манайхаа. За тэгээд одоо уламжлалт энергиараа гэх юм бол өнөөдөр цөмөрөө хэрэггүй зүйлээ цэвэрлэх хэрэгтэй. Дуусаагүй ажлуудаа дуусгах хаах хэрэгтэй. Орчноо эмхлэх хэрэгтэй. Гэр орноо цэвэрлэе. Одоо жишээ нь тийм үү? Амьдралдаа ингээд бидний амьдрал ингээд зай дисэр байгаа боловч хэрэггүй болсон зүйлээсээ ангижрахад бас ийм тохиромжтой өдөр байгаа шүү манайхаа.
За анхаарах ёстой жилдэнгүүд маань, туулаа жилдэнгүүд маань байна. Яарч битгий шийдвэр гаргаарай. Шаардлагагүй маргаан битгий оролцоорой. Жохон ингээд азнаад дараа нь ингээд зөв чухал хариу үйлдэлүүдээ үзүүлэх юм бол бүгд чинь илүү зөв ашигтай байх болно манайхаа. За биеийн хэсэг гэх юм бол цөмөрөө өнөөдөр гоёынхаа дотор хэсгийг анзааръя. Өшөө дээрээс нь бие гэснээс маргааш бикини вакс хийх гэж байгаа бол одоо өөртөө хашлах тэр зүйлүүдийг төрхүүлчөө илүү их болгоомжтой байвал илүү төгөн болов гэж маргааштай зөвлөж байгаа. Бикини ваксыг маргааш зөвлөж байгаа шүү манайхаа. Өнөөдөр болохоор гоёныхаа доктортлыг гэсэн. За тэгээд одоо өвгөн засал хийхээс өмнө одоо энэ гоё энерги минь хосолцсон байгаа шүү дээ тийм ээ. Бидний одоо энэ үг тийм ээ. Одоо үгийг илэрхийлдэг бууд гарыг маань өөрөө тэлж идэг борхоос бодорхтойгоо нийлж гисэн байгаа учраас юу хэлж гэнэ вэ гэхээр бидний ингээ байнга давтаж хэлдэг зүйл ингээд аажмаар бодол болноо. Бидний бодол ингээд итгэл үнэмшил болно. Энэ итгэл үнэмшлийн эзэн гарагч өөрөө борхоос бодорхыг маань аахгүй юу? Тиймээс өнөөдөр цөмөрөө би үүнийг хүсэхгүй байна гэхийн оронд одоо надад ийм зүйл битгий тохиолдосоо гэхийн оронд харин яг эсрэгээр нь би яг ийм зүйлийг хүсэж байна. Би ийм зүйлтэй учрамаар байна гэдгийг айгүй гоё тодорхой хэлэх хэрэгтэй. Тэгээ бас нэг зүйл хажуугаар нь бас чухал зүйлийг хэлмээр нь юу байна вэ гэхээр одоо үгэн заслаа хэлчихээл ингээд цөмрөө зүгээр суугаад гэж ерөөсө болохгүй шүү дээ. Бидний үг тийм үү биднэрт ингээд чиглэл өгнө. Бидний ингээд бидний тэр чиглэл бидний амьдралыг хөдөлгөж эхлэн штэ. Тиймээс өнөөдөр сайн сайхан зүйлээ өгөөрэй дуудаад зогсохгүй түүндээ тохирсон ярваа нэгэн байдлаар жижигхэн ч гэсэн алхмыг хийх юм бол илүү их дэмтэй байх болно. Ойлгомжтой байгааз? За тэгээд бичлэгийнхаа сүүлд хамтдаа цөмөрөө өнөөдрийнхөө үгэн заслуудыг хэлцгээе. За тэгээ сайхан гүнзгий амьсгал аваад гаргаад чин зүрхнээсээ хамтдаа хэлээ. За эхлэе манайхаа. Миний бодол тодорхой. Миний үг үндсэнтэй. Би хүсэж буй сайн сайхнаа итгэлтэйгээр илэрхийлж түүндээ хүрэх зөв үйлдэлийг сонгож байна. Миний амьдралд зөв хүмүүс, зөв боломж, зөв зам өөрийн цагтаа нээгдэж байгаад би талархаж байна. Бүх зүйл бидний сайн сайхны төлөө зөв цагтаа, зөв замаар бүтээж байна. Талархъя. За тэгээд араас нь аваг нэрээ хэлээрэй манайхаа. За ингээд өнөөдрийн зурхай мэдээлэл маань зөвлөгөө маань ийм байла. Тэгээд лайк дарсан бүгдээр нь баярлалаа. Комент бичиж байгаа, гоё эможи үлдээж байгаа бүгдээр нь баярлалаа. Бүгдийг нь уншиж байгаа, бүгдийг нь харж байгаа шүү манайхаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг бусдаагаа хуваалцаад гэрэл болж түгээгээрэй манайхаа. Тэгээд бүгдээр нь эрүүл энхийг хүсье, амар амгалан хүсье. Астро Золан байла. Тэгээд дараагийн бичлэгээр цөмөрөө уулзцгаая. Түр баяртай.